Хаана вэ тэр нь? За окей. Айд. Бичлээ. Сайн байна уу? Сайхан хаварч гэнэ үү? Амралтын өдрийн мэнд хүргэе. За танд ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргье. Сайхан аварч байна уу? Сайхан хаварч гэнэ. Урилгаагаа маань хүлээж авсанд маш их баярлалаа. Завгүй ажилласаа цаг зав гаргаад хөрөлдөх гэж сууж агаад. Бэлэг ном уу? Тэгээ таны одоо нөгөө ярилцах гэж байгаа хүмүүсээ өөрийнхөө хэмжээнд судалдаг. Тэгээд хамгийн сүүлийн мэдээ гэх юм бол та алтан нүүдэл дэлхийн экосистемийг хамгаалахаар заяагдсан сүүлчийн дархлааны эсүүд бол бид нар юм шүү дээ гэдэг дээр нэлээд анхаардаа төвлөрүүлж гэхүү төвлөрч нэлээ ярьсан байх юм. Тэгэхээр мөнгөний боолчлолоос гарна гэдэг нь одоо хүн төрөлхтний хувьд маш том асуудал болчиход байгаа. Бид нар өөрсдөө мэддэг. Тэгсэн мөртлөө дөрвтэй ийм үйлдэл хийхгүй байгааг та юу гэж хардаг вэ? Тэгээд энэ талаараа хүмүүст та олон мэдээлэл өгсөн байна л да. Тэгэхээр сонсоогүй юм уу эсвэл сонсож амжаагүй хүмүүст хоёлаа энэ тухай бас жаахан дурдвал. Одоохондоо нөгөө нэг байгалийн гамшигуд ч юм уу тиймэрхүү юмнууд бүр ноцтой төвшөнд хүрээгүй учраас хүмүүс бол одоо байгаа энэ тогтсон дэлхийн ертөнцөөр тогтсон байгаа нийгэм улс төрийнхөө системийг ерөөхдөө болоод энэ гэж үзэл ингээл тайван явжлах шиг байна л да. Тэгээд одоо байгалийн гамшигуд бол ширүүцээд ингээд бүр ноцтой байдалд хүрээд ирвэл одоо ер нь бол энэ дэлхийд даяар тогтооцсон байгаа энэ улс төрийн дэглэмээ бүх улс орнууд ер нь өөрчлөх ёстой байна гэдэг дээр очих байгаа л гэж бодож байна. Тэгээд миний ном дээр яг бичигдснээр бол хятадууд бас сүүлийн үед энэ сэргээгдэх эрчим хүч гэдэг юм уу одоо түүхийн нүүрсийг түлхээс татгалзах тэр зам руугаа бол орцсон юм байлээ. Тийм. Тэгээд манай нөгөө нүүрсний зах зээл унаад байгаа шүү дээ. Одоо хятадууд бол хуралдаах нь багасж байгаа ч гэдэг юм уу. Энэ чи яагаад ингэж байгаа юм бэ гэдгсэн чи 2017 оноос хойш ингээд хятадын тэр Кубучи гэдэг энэ яг өвөр Монголын газар нутаг дээр байдаг цөл дээр дэлхийн хамгийн том нарны одоо цахилгаан станц байгуулсан байна л да хятадууд. Одоо хятадын ард юм уу? Тийм үү. Тэгээ ерөнхийдөө бол сэргээгдэх эрчим хүчний салбарт маш их одоо хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр хятадууд эрчим хүчнийхээ 30-40% бол цэвэр одоо байгалийн энэ нар салхи усны тэр эрчим хүчүүдийг ашигладаг болцсон гэж дэлхийн бас мэдээллийн сайтуудаар явж илээ. Тийм. Тэгээд энийг бас оруулж өгсөн байгаа энэ одоо сэргээгдэх эрчим хүчний юм. Тийм байна тий. Маш том юм одоо нарны цахилгаан станц байгуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө энэ монголчууд дэлхийн ертөнцийн хүн төрөлхтөн ерөнхийдөө энэ технологийн төвшөнд ч гэсэн байгальтайгаа арай илүү юм эрг нөлөөтэй гэх юм уу тийм зүйл рүү яваад байгаа юм байна л лээ. Гэхдээ ерөнхийдөө манайх болохоор бас нөгөө технологийн хувьд нэлээд одоо өөрсдөө нөгөө технологи бүтээгдэхүү дандаа гаднаас худалдаж авдаг учраас бидний хувьд бол бас нэлээд хүндрэлтэй л байх. Гэтэ яг одоо нөгөө юу гэдгийг зурагт хөргөгч идэргээд бүх зүйлүүдийг ерөнхийдөө нарны панелаар ажилуулдаг тийм технологийн дэвшлүүд бол гарцсан байл л дээ хэвчээд. Тэгээд яг хөдөөний айдууд маань заавал одоо юу гэдгийг тоггүй хамаахгүй тиймэрхүү зүйлүүдээр ерөнхийдөө шинэ цаг үеийнхаа эрчим хүчний хэрэглээг бас жоохон хангаа явах боломж байгаа юм билээ. Технологи гэдээ ярихаар цаг урагшлуулад юм уу түүхээ нэлээ урагшлуулад ярихаар тухайн цаг үедээ тэргүүлж исэн улс үндэстэн тухайн цаг үеийнхээ технологиг нэлээсэн эзэмсэрсэн байдгийн байна да гэдэг логик гарч ирээд ах шиг байдгийн. Тэгэхээр одооны бидний одоо энэ 21-р зуунд байгаа энэ яг бодит нөхцөл байдал болохоор олон зүйлээс шалтгаалаад бид нар ийм байдал байгаад байна л да. За энэ нь ингээд хоцорсон байгаа юм байна, ийм байгаа юм байна. Тэгвэл яг хувь хүн зал хоёр надаас юм уу гэр бүлээс үүн дээр шалтгааллах зүйл байгаа гэдэг тал дээр та юу хэлэх вэ? Одоо нэгж хүн болгоноос л нийгэм бүтэж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгж хүн болгон одоо энэ даяаршлал дэлхийн нийтийн зөв байгалийн төлөө нэгж хүн бүхэн юу хийвэл зүгээр үү гэж та ер нь хардаг вэ? Тэгэхэд энэ өөрсдийнхөө амьдарч байгаа энэ суурь иргэншлийнхаа системийн бүтцийг ер нь олоод мэдчихүүлэх зүгээр юм байлээ. Ер нь
ямар одоо ийм бүтэцтэй ийм нийгэмд бид нар амьдраад байгаа ингээд энэ гурвалжин дотор байгаа байхгүй юу? Аа. Тэгээ энэ Аа үрийн за. боолчлолд орцсон байдаг энэ пирамидын системийн энэ гурвалжингаа олоо мэдчихвэл зүгээр юм бэлээ. Аа. Тэгээд дараад нь энэ дэлхий гэдэг энэ цэнгэр гариг ямар одоо экосистем байгаа юм бэ те? Айда экосистемийн бүтцэн байж байгаа шүү дээ, тий? Тийм одоо газар, ус, модод, агаар тэгээд дэлхийн цөм байна. Тэгээд нарны ингээд харилцан үйлчлэлээр нарнаас ирж байгаа гэрэл дулаан байгаа шүү дээ. Ингээд үйл салхины хөдөлгөөн гих мэтлэн зүйлүүд нь ямар одоо системийн бүтцийн дагуу одоо ажилтдаг ийм цэнхэр дэлхий юм бэ гэдгээ бид нар сайн мэдээд авчвал бидний нөгөө нэг бүх хүндрэлтний гэр орон болсон дэлхий гэдэг гариг маань хэрхэн ажилтдаг энэ зарчмыг ойлгочих юм бол энийг бас ингээд сүйтгэхэд гимтээгээд ах одоо нөхцөл нь багасгал байх л та мэдхгүйгээсээ болоод хүндрэлттэй ерөнхийдөө ингээд өнөөдрийг хүртэл ингээд маш их аж үйлдвэржээд нэг цаг үеийг өнгөрөөчлөө шүү дээ тий. Аж үйлдвэрийн технологийн ерөн цаг. Тэгээд энийг бүтээхийн тулд энэ буцаад дэлхий дээрээс маш их байгалийн баялагуудыг авч хэрэгэлсэн одоо ийм нөхцөл нь эргээд нөгөө байгалийн гамшигуд үүсэх тэр гинжин уруул одоо хариу үйлчлэлийн гинжин уруулыг үүсгэж байгаа юм байл л дээ. Тэгээ ерөнхийдөө хүндрэлтэнд бол маш бага цаг хугацаа үлдсэн байгаа гэж ер нь дэлхийн 140 50 гаруй орны эрдэмтэд бол үзээд байгаа байхгүй юу? 2019 оноос хойш үзэж байгаа. Тэр үед ч гэсэн би нэг ярилцлага дээр бас хийжсэн Facebook дээрээ. Тэгээд бас сая нэг Монгол улсыг 22 удаа нэг 21 аймгаар нэг тойрчоод хурж ирээд энэ алтан нүдэлгээд нэг номыг гаргаад тэгээд сошиал дээр жоох итгэхгүй байж байгаа саяхнаас нэг энэ ном гарснтай холбоотой ярилцлага хийлээ л дээ. Тэгээ ерөнхийдөө энэ дэлхийн байгалийн эко дэлхийн одоо их дэлхийн бүтцэн нь ямар байдгийг гэдгийг ингээд энэ ном дээр бичээд өгүүлсэн байгаа. Тэгээд монголчууд бол эртний монголчууд бол бүгд л ерөнхийдөө мэдчихсэн юм байлээ. Им амьд цэнгэр гариг дээр амьдарч байгаа хурмаст 33 тэнгэр гээл одоо үүл цахилгаан бороог өдөрддөг тэнгэр заах савдаг буюу дэлхийн цөмтөйгөө холбоотой байдаг энэ газрын эзэн одоо хумсрууд гээл лус буюу энэ гол мөрний эзэн одоо лусууд одоо догшрох юм бол хүмүүсийг өвчнгөөр өхүүлдэг гэдэр гээл те ерөнхийдөө мэдчихсэн юм байлээ. Гэхдээ яг энэ ном гарах хүртэл бол яг ийм нэгдсэн тийм одоо ойлголтыг одоо хинч одоо бичиж тэмдэглэж үлдээгээгүй л хийсэн юм байлээ л те. Тэгээ ерөнхийдөө бол миний харж байгаагаар дэлхий дээр бол хүндрэлтэнд бол ерөнхийдөө нэг өсрээлт нэг 5-10 жилийн хугацаанд үлдсэн байгаа юм байл. Одоо энэ байдлаараа ингээд үргэлжлэх юм бол тэгээд та ч нөгөө гадаад байгаа шүү дээ тий. Шведэд байгаа. Хаана байгаа вэ? Шведэд байгаа. Тэгээ ерөнхийдөө баруун Европ, өмнөд Европ, одоо зүүн Европ ч гэдэг юм уу тэдгээр улсуудад байгалийн гамшигуд бас их болоод ийн гэдгийг би бас мэдээгээр ингээл үзээл ингээл интернетээр хараад байж л байна л да. Тэгэл хятадд бол одоо бас их үер болж байна те маш их хэмжээний одоо шуурга болж байна. Тэр чинь ерөөсөө Монголын энэ Алтай таван богд шүү дээ. Энэ баруун талын хязгаар. Алтай нуруунаас ингээл салхи давж орж ирээл тэгэл ерөөсөө зүүн урагшаага Сүхбаатарын нутгаар гарч яваад уруудж байгаа байхгүй салхи уруудаад явж тийм байгаа. байна. Газар зүүн байршлаараа. Тэгэнгүүт хятад ч юм болохоор доошоо ингээд огцом уруу байгаа байхгүй юу? 900 м уруу. Одоо Сүхбаатарын тавын цаана Бээжин гэхэд 70 төвшнөөс дэш 40 м байгаа байхгүй юу? За тэгээ хятадууд ч юм бол ийм хонхорхой газар амьдардаг учраас далаа эрэг дагуу ерөнхийдөө амьдардаг учраас тэр их хэмжээний салхи ингээд доош уруудаал тэдний чинь ингээд тэр чигтэн одоо хэцүү байдал оруулаад байгаа байхгүй юу? Тэр өөртөө нөгөө нэг хит их аж үйлдвэржснийхаа тэр үйл явр одоо буюу тэр зүйлийг л маш хурдтай буцааж авч байна л да. Тийм байна тийм. Ойлгочоод манай үйлдэл хийгээд байна шүү дээ. Тийм тэд нар тэгээ ойлгочоод бас үйлдэл хийгээд байгаа байхгүй хөөрхөн одоо нарны одоо цэглэгээ станц байгуулъя, салхины цэглэгээ станц байгуулъя гэдэг маш хурдан хугацаанд энийг ойлгочоод ингээд бас нэг байгаль дээлтэй технологиор эрчим хүчийг хангая гэдэг оролдоод байгаа юм билээ. Чаус. Тэгээ одоо тэгтээ манай монголчууд болохоор нэг хятадыг айхтар мундаг хөгжсөн гэл ингээл шүтэл бишрээд байгаа штэ. Гэвч тэр нар чинь яг байгалийн экосистемийнхаа дагуу бол бидраас 1300 м-ийн доор амьдарч байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм байна. 70 дагуу. Тэгэхээр бид нар
байгалийн экосистемийн энэ хариу үйлчлэлийн гинжин урвалын өмнө бол юу ч биш юм байлээ. Ер нь Тийм тэр байна. хөгжил Хүчин мөгжил мөхсдөг чамаагүй нь юм. шүү дээ, тий. Хичнээн технологиор Мөхсдөх нь бий тодорхой байна. болгоод ч тийм байна. Тэгэхээр манай Монголын ард түмэн энийг мэдээд авчвал бид нар чинь бас нэг ямар тий сайхан их орн дээр одоо газар зүүн таатай байршилтай байдгаа мэдээд авчвал бидний бас энэ бахархал байгаа байхгүй. Айта. Бахархаад л омогшоод л тэнгэрээс үүссэн бид нар чинь газрын дэваа чинь хүй нутагт байдаг гэд яриад идэг мөртлөө яг тэр нөгөө гол мөн чанараа жоохон багавтрхан ойлгоод ах шиг байна. Та тэгэхээр Алтан нүүдэл гэдэг энэ ном маань хэр борлуулалттай байна, хүмүүс хэр сонирхож байна, та танин мэдүүлэх тав дээрээ хэр хүмүүстэй ингэж харьцаж байна. Энэ дээр болохоор үйлдвэрээс хэвлэлнээс гараад одоо нэг 11 2 хонж байна. Аха. Тийм. Тэгээд нөгөө дэлгүүрүүд дээр нөгөө байршуулах ажил, Интерном, Мирном, Majestic гэдэг ихтлгүүрийн гих мэтлэн Аз хураг гэдэг нэг Улаанбаатарт нэг 100 тонны нэг 4 орчим ном сүлжээдлгүүрүүд байна. Тэдэр дээр ерөөхдөө байршуулах ажил хийгдсэн сая нэг хэд хоног. Аха. Тэгээд өөрийнхөө сошиал хуудсан дээр нэг 3 4 ярилцлага бас маа нэг эмэгтэй маа нэг надад хоёр удаа ярилцлага дээр аваад ингээ яасан чи ерөөхдөө хүмүүс бас нилээд бас худалдаж авсан л байх шиг байна. Тэгэхээр нөгөө яг дотор нь байгаа 100 ширхэг авсан л байна. Тэгээд гол нь ингээд номоо барьж уншичаад өөрсдийнхөө цус гэн мах ясанд байгаа тэр мэдээлэлтэй нийцээд ирэхээр бид нар чинь ийм өвөрмөц газар байгаа юм байна. Монгол хүний үүрэгчний юм байна. Би тэгвэл ингээд зөв амьдрах ёстой юм байна гэдгийг сүүлийн 30 жил бол харьцангуй бас их яриад байна уу да гэж харагдаад байдгийн. Тэгээ энэ дээр яг нэг тийм системтэй ингээд тийм нэг бөхөлжилсэн ойлголт байх юм бол хүн ингээд өөртөө шингээж авах нь бас их чухал юм уу да. Тэгэхгүй ингээд садангад яриад ахаар нөгөөдөлий чи бас нэг ийм сул бүхэл болгох гэж хүмүүс жоохон төөрөөд байх шиг. Тэгэхээр таны ном бол тэрэн дээр их түлхэж зөрөх нь байна шүү дээ, тий? Бүр ингээд одоогийнх нь амьдралыг суурьтай, эдийн засагтай нь холбоод ингээд бүх зүйлтэй нь холбоод томоор харсан гэсэн үг байх нь, тийм үү? Тийм, одоо энэ суурин иргэншлийн пирамидын систем гэдэг байгаа энэ нэг юм бүхэл улс орон яг энэ системийн дагуу байгаа юм л та. Одоо корпорациуд, компаниуд, одоо банкны мөнгөний бодлого, тэгэл энэ нууц нийгэмлэг, олигархууд эдэргээл Монголд одоо нэг 30 гэр бүл гэдэг байгаа чи Америкт бол 300-гийн хороо гэж нэрлэдэг юм байна шүү дээ. Оросд магадгүй бас нэг 200-300 гэр бүл байдаг гэлэлгүүд элит. Хятадд ч гэсэн байгаа тийм элитүүд. Тэгэхээр энэ суурин иргэншлийн ийм нэг эрх мэдлийн мөнгөний хуваарлалтын дагуу байдаг ийм тогтолцоо бол дэлхийн бүх улс оронд байт юм байна. Тэгэхээр бид нар энэ ихэнх ард түмэн маань энэ өрний энэ дефт слэв өрийн боолшил дотор ингээд амьдардаг гэдгийг энэ нэг зургнаас тайлбараас энэ номноос ингээд олоод мэдчихвэл тэгээд дэлхийн энэ суурин иргэншил маань өөрөө мөнгөний төлөө хөрсөлтөө учраас байгаль дээрх бүхий л төрлийн баялагийг мөнгө болгож хувиргаад өөрсөндөө ашиглаад байгаа нь байгаль экологийг сөнөөхөд одоо суур үндсэн шалтгаан болчихж байгаа байхгүй. Энэ чинь сүүлийн нэг 50-60 жилийн л үзэгдэл юм билээ л дээ. Тэрнээс өмнө бол бас амьд байгалаа боддог байсан байх нь шүү дээ. Тэнцвэрүүдээ бас ингээ хөрх юм бодоод яваад байдаг байсан байх нь. Тий, өмнө нь бол ерөөсөө цэвэр хүндрэлт ер нь байгаль дээр л амьдарч ирсэн юм байна. Нэг ойролцоогоор нэг 100 жилийн өмнө гэхэд л. Тэгээл энэ тээврийн хэрэгслүүд гарч ирээл энэ дугуй дээр өнгөрдөг юм тээврийн хэрэгслүүд гарч ирээл ингээл тэр чигтээ хүндрэлтийн байгаль ихээс хөндөрөөл ингээл нисэл явцсан юм байна л да хөгжил нь. Энэ 100 жил одоо энэ үндэстэн даамсан корпорациуд үүсээд бол үсрээл нэг 30 жил болж байгаа байхгүй юу? Уул нь бас нэг ч их хугацаа биш шүү дээ, тий? 30 жил гэдэг чинь. Маш богино хугацаа. Тий, богино хугацаа. Маш богино хугацааны дотор дэлхийн маш их нөөцүүдийг ингээд өрн дараыг ажиж байгаа байхгүй. Одоо энэ зүүн өмнөд Аз, Африк эдэргээл ингээд улс орнууд чи ерөөсө тэр чигтэн ингээд байгалийн сүтг хайцсан. Ураныг нь хаасайгуу цацаа хайцсан. Маш шуналтайгаар. Одоо тий энэ Франц, Моранцууд ч одоо үнэнхээр тэнэг хүмүүс байгаа байхгүй. Тэр цөмийн цэглэгээ станц байгуулна гээл цөмийн бөмбөг хийнэ гээл эдэр чинь бөөнөрөө цөмийн бөмбөг чинь 1945 онд нөгөө Хирошима дээр хаягдсан шүү дээ тий.
Тэглөө. Тэгэхээр чи өсрөөл нэг хэдэн жил болж байгаа нэг 70-80 жилийн хугацаанд л ерөөсө хүндрэлтэн ингээд дэлхийнхаа экосистемээр ерөөсө тоглоо хийсэн байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр энэ бол маш сүүлийн үеийн үзэгдэл болохоор ахаад ирж байгаа тэр хариу үйлчлэлийн гинжүүр бол экологийн сүрэл нь болохоор ахаад маш хурдан хугацаанд ирэх гээд юм л та. Ирээд байна. Тэгэхээр одоо бодтой. Тойрог нь юм Маш богино хурдан болчихсон хугацаанд тийм байна. Эргэлт нь хурдан байна. Тийм. Одоо ингээд миний ч юм уу өөр бусад хүмүүсийн бодол 2026 онд юу болох нь тодорхойгүй л байгаа шүү дээ. Ер нь бол. Танд одоо чинь тийм зүүн орж ирж байна уу? Маргааш яах нь мэддэхгүй ертөнцийн амьдраад байгаа шүү дээ. Ер нь бүгдээрээ. Ер нь тий, ер нь бол тийм. Жохон нөгөө нэг эмээлт гэх үү, бодомж айгүй их байдаг, маш их байдаг. Тийм, яг энэ одоо тогтвортой хөгжлийн загвар биш байгаа байхгүй юу? Тогтвортой хөгжлийн загварыг хүндрэлт ерөөсө гаргаж өнөөдрийг хүртэл гаргаж танилцуулж чадаагүй байгаад байна. Америкийн нэгдсэн улсад яг юм нийгмийн инженерчил тогтвортой хөгжлийн загвар эдэр гаргадаг энэ одоо Венус буюу сугар гаригийн төсөл эдэргээд байт юм байна л да. Тэгтээ тэр нь тийм технологи тэр нь ингээд бас хэрэгжихэд айгүй хэцүү ингээд корпорациудын дарангуулалт их яваад ирсэн. Нөгөөдөл нь тэрийг гаргахгүй шүү дээ тий. Гаргаж ирэхэд бас хэцүү. Тийм корпорациуд болохоор ашиг хийхин тулд одоо хүмүүст ийм ашигтай тогтвортой хөгжил хэрэггүй гэж үзээд байгаа байхгүй. Байнгын одоо эвдэрж идэг автомашин хэрэгтэй, байнгын тий эрчим хүчний дутагдалд орж шаардлагатай. Тэгвэл нөгөө эрчим хүчний компаниуд, түүхийн үрсийг шатаадаг компаниуд одоо жишээ нь эрчим хүчээ зарж борлуулах ашиг хийн ч гэдэг юм уу. Хэрвээ тийм нэгэн юм төхөөрөмжтэй заяа юм нарны одоо панел тэрүүгээрээ ингээд баг нэг айл насан туршдаа тэр эрчим хүчийг 100 жил хангацдаг бол эрчим хүчний компаниуд дампуурч байгаа байхгүй. Тэгэхээр эрчим хүчний том корпорациуд, компаниуд дампуурахгүй тулд ерөөсөө ашигтай ажиллахын тулд ингэж явсараа л дэлхийн экосистемийг ерөөсөө ингээд тэр чигтэн сүтгэж хайцсан байгаа байхгүй. Одоо энэ Rockefeller эдэргээд байгаа энэ бензин нефть борлуулад байгаа энэ уг нь бол өөр юм тээврийн хэрэгслийн одоо хөдөлгүүрийн тийм юунууд байх боломжтой байсан юм байлээ. Зохион бүтээсэн хүмүүсийг нь ерөөсөө дээшээ гаргадаг юм байлээ шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр эсвэл хохирол учруулдаг, эсвэл одоо тэр санаа бодлыг нь муу PR хийж гэдэг юм уу те ард түмэнд дантаа тийм хэрэгтэй мэдээллийг өгдөггүй гэх мэтчилэнгээр нэлээд тэгж боож ирсэн тохиолдлууд зөндөө байдаг юм байлээ. Одоо жишээ нь хоёулаа хамтраад нэг аятайхан төсөл байгаль дээртэй төсөл гаргачих ихэд эхний даваанаасаа гарсан ч цаашаагаа тэр нь явдаггүй ч юм уу. Тэгэл нөгөө хүн чинь урам нь хугараад нөгөө мөнгө орж ирэхгүй мөнгө төсөв байхгүй болохоор тэдгээр зүйлсүүд нь ингээд явдаггүй ч гэдэг юм уу. Наад жишээнүүд чинь одоо энд байгаа зарим хүмүүс тэгээд яг найзуудтайгаа хамтраад хийжсэн тийм одоо гэрээ таны хэлдгээр ямар ч асуудалгүй ингээд тоогоор хангаад явах жижигэрхэн тийм юу зүг ерөөсө дэмжээгөө тохиолдол маш их байдаг юм билээ. Тэгэхээр чи хүн нөгөө урамгүй болчдөг. Урамгүй болохоор чи хүн дахиад хийж бүтээхгүй гэдэг юм уу. Цаагаараа нөгөө нэг хор хохирлно. Хүний урамыг хуглаад байгаагаараа бас их хортой юм байна да гэж харах өнгө бас ажиглагдаад байсан. Би одоо ингэж бодож байгаа. Жишээ нь Монголд одоо технологи гэдэг зүйл маш хэрэгтэй байхгүй. Жишээ нь энэ анодын нэг даваа гэдэг нэг ахвад шүү дээ. Тэр хүн одоо айл болгоныг ингээд эрчим хүчний баг хэрэглээгээр ингээд технологийн төвшөндтэй 100-таа олгоёч гэх юм уу ингээд юм хийгээ яваад шүү дээ. Тийм. Тэгвэл нөгөө талд яагаад энэ утаагүй төлшгээд энэ MCS гэдэг компани те ийм Улаанбаатар ингээд тэр чигт нь утаанд нь хордуулсан ийм одоо технологиг одоо хоцрогдсон юмар ингээд шахаад те нүүрс мөрс шахаад ингээд Улаанбаатарыг утаан салгахгүй мөртлөө яагаад эсрэг тал тэр анодын даваа гэдэг хүний технологийн тэр дэвшилттэй үнэхээр юм хийцэн байна гэж өөрөө яриад байгаа байхгүй. Гэтэл яагаад энийг дэмжихгүй ингээд боогод байгаа. Харин тий. Наадах чинь бүр хамгийн одоо хүн болгоны хийж байгаа ихний жишээ болчих гээд байгаа шүү дээ. Магадгүй тэр анодын тэр даваа худлаа яриад байгаа юм эсвэл би бас ойлгохгүй байгаа байхгүй. Яг уулзж үзег учраас. Үгүй байхаа олон нөгөө лайвууд инээ тэрийг нь үзчихсэн ард түмэн нэлээд дэмждэг нэлээд үндэслэлтэй зүйл яриад ах шиг санагдсан шүү. Уул нь бол. Тийм тэгээд тэр 100 хэдэр нь хямдхан л юм байл шүү дээ. Тэгээд тэрүүгээр нь ингээд эрчим хүчийг нь ингээд энэ Улаанбаатарын гэр хорооллуудыг утаагүй болгочих боломж харагдаад байгаа байхгүй тэр үний ярианаас. Саяхан л одоо засгийн газарт ингээд орцсон ингээд юм яриад танилцуулаад хийсэн. Гэтэл ягаад нөгөө талд ингээд тийм том корпорациуд, компаниуд те одоо 5-7 төлш мөшгээд энэ көгийн нэг новшийн утаатай түшээ ингээд
шахаад те мөнгө энэ юусоо цэвэр ашигын төлөөх юм болчиход байгаа байхгүй. Дээрэс нь би саяхан нэг сонссон Монгол улсад вакцин шахаад байгаа байхгүй энэ мал руу. Ай. Наад чинь бүр маш том асуудал шүү. Жилд 30 тэрбум төгрөгөөр вакцин шахаж чинь гэж байгаа байхгүй. Засгийн газрын одоо зүгээс гэх юм уу та. Тэгээ вакциныг тэр 30 тэрбум төгрөгийг хувааж иддэг л байгаа байхгүй цаагаараа. Тий ойлгомжтой. Вакцины маф эдэр гэж ярьдаг юм байлээ. Тэгээ Монголын энэ 80-90 сая малд вакцин шахаад тэгээ тэр вакцин нь болохоор нөгөө хортон шавжид төсвөртэй гэдэг шиг нөгөө пестицид гэдэг нэг юм байдаг шүү дээ бодис. За тий. Тэр шиг тийм малынх нь мах руу тийм одоо төрлийн бодисууд ингээд шингээд тэгээ Монголын одоо Улаанбаатарт имэлт дээр ингээд бүх аймагуудаас вакцин шахуулсан малын мах орж ирээд тэндээсээ ингээд манай энэ хот суурин руу түгээл тэгж байгаа хгүй. Тэгэхээр бидний хийж байгаа мах бол яг тийм цэвэр эко биш вакцинтай тийм малын мах болчиход байгаа хгүй юу. Тэгэхээр энэ бол шимт хичээлийн хувьд бол айгүй муу гэж одоо тэр үзээд байгаа. Тэгээд тэрэн дээр бас нэг олон жил судалгаа хийсэн ах байгаа юм аа. Юу органик гэдэг нэг тийм юу гаргаж ирж байгаа. Ийм цэвэр одоо мал аж ахуй одоо ямар ч вакцингүйгээр ингэж малыг үржүүлээд өсгөхөөр тэр амт шимт одоо тэр бүх зүйл нь үнэхээр хамгийн дээд тансаг зэрэглэл хүрж ийн гэж байгаа байхгүй. Тэгээ энэ гадаадаас ингээд жишээ нь Германаас, Японоос хүмүүс үрж ирээд насаараа ингээ мах амтлсан тийм мах амтлахааны мэрэгчлэлтэнгүүд хүрж ирээд тэр махыг нь амтлаад нүднээс нь нулимс гойжсэн гэж байгаа байхгүй. Уйлсан. Тийм гоё мах амталж үзсэн. Тэгэхээр тэр нь одоо нэг настай л төлөг хоньны мах гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын экосистем дээр энэ одоо вакцин ч гинөө элдв янзын гаднаас орж ирсэн технологиуд ингэж худлаа одоо бидний энэ үндэстний юм хамаг цэвэр зүйлсүүдийг ингээд булчлаад байгаа нь одоо ерөөсөө л мөнгөний тий боолчлолд цохорцсон л ард түмний жишээ байгаа байхгүй. Манай төр засгийн удирдлагууд бүгдээрээ. Тэгээ яг хоо энэ тэгээд явандаа зэгцэрхэл байх л та. Тэгээд засгийн газар хүртэл одоо энэ яг мөнгөний систем байгаа цаг үед бол засгийн газар хүртэл ашигтай амьд үлдэхийн тулд засгийн газрын гишүүд энэ яам тамгын газрын дарга нар авилгал авахаас өөр аргагүй болно гэж байгаа. Тэгээ энэ бол угаасаа суур энэ мөнгөний системийн тогтолцоотой нь холбоотой. Яг өөрийнх нь тогтолцоо тийм байгаад байна те. Махныхын машин гэдэг шиг тогтолцоо тийм биш. Тогтолцоо нь угаасаа ашигын төлөөх суур одоо зах зээлийн юм тогтолцоо учраас Хятад, Орос, Америк дэлхийн бүх улс орнуудын засгийн газар авилгалд идэвхжсэн бил. Тэгэхээр засгийн газраас бол шудраг юм авилгагүй төрийг хүсэх боломжгүй нөхцөл байдал бүх хүн төрлөختөд өрцөн гэж байгаа байна. Тийм байна. Бүх хүн төрлөختөө. За дайн гэдэг улс илүү. Хамгийн авилга багтаа улс дайн гэдэг улс байдгийг гэж статистик тоо гарсан билээ. Дан ч одоо яг манай Шведтэй хил залгаа хоршооллын үндсэн дээр одоо улс их орн нь хөгжсөн. Манайх ч нөгөө хуучин хөршийн холбоо гэж хэлсэн шүү дээ. Тэгээд бүх нөгөө юунуудтай ингээд бид нарыг жоохон байхад ярьдаг тэрний ашигтай системээр бид нар чинь бас нэг нэлээд хэдэн жил яваад ирсэн. Тэгээд булган гэдэг ихчтэй хөрөлдөж яхад яг тийм хоршооллын систем дээр явдаг. Таны хэлж байгаагаар авилгал байхгүй, яг шудраг, эрх тэгш тэр инээ гэсэн ямар ч юу байхгүй цэвэр нийгэм гэж ярьж байсан. Тэгэхээр тэр авилгал гэдэг зүйл бага байгаа учраас нэгт ч юм уу эхний тавд ч юм уу явах нь бас зүүн хэрэг л байгаад байна. За тэгэхээр тав дээр яриа ингээд явахаар нэг өвөг дээдсээс ирсэн бие засад гэрээ зас төрөө зас гэсэн монголчуудын одоо яг ингээд барьж явбал нин зохилтой бөгөөд энийгээ зөв ингээд бариа явах юм бол элдв зүйлд ингээд буруу алхмаар явахгүйгээр байх монголчуудын философи юм болоо гэж ерөнхийдөө тэгж хараад байдгийн. Тэгэхээр одоогийн нийгэм бие засах боломжийг олгохгүй байна. Гэрээ засах боломжийг олгохгүй байна. Төрөө засах боломжийг олгохгүй байна удаа гэж хараад байдгийн. Тэгэхээр яг таны ярьж байгаачлан өрг гэдэг зүйлэн дээр бүх гэр бүл ингээл унчаар өрөө төлөх гэж явсаар байгаа л одоо ойр хавийн бүх хүмүүс маань тийм л байна л та. Тэрнээс жоохон гарч сэтгээд за энэ таны гаргасан ном зохиолуудыг өвгдээсэн сургаалуудыг өөрөө ингээд хүн хичээгээд явах юм бол хамтаараа нийтээрээ гарах боломж биднэрт байгаа юу? Тийм одоо гялтгансан ирээдүй биднэрт байна уу? Бага. Ер нь бол 100% байгаа. Яг одоо л нэг хэсэгхэн цаг хугацаанд л нэг ийм систем дотор орцсон тий. Одоо дөнгөж танин мэдээл ингээл үр дүн нь ийм
буруу үр дүн гараад ирнэ гэдгийг л ойлгож эхэлж байна л гэж харагдаж байна л да. Одоо жишээ нь би танилгээ хэлэхэд сахартай ундаа Pepsi, Cola гэдэг зүйл байгаа шүү дээ. Айд. Тэрний хор нөлөөг бүхэл бүтэн нэг одоо 2005 оноос хойш Монголд үйлдвэрлэгдэж орж ирсэн гэвэл 20 жил хэрэгжилж иж тийм ээ. Яг үнэ. Одоо ингээд сахар гэдэг зүйл хорт хавдрын эсийг тижээд юм байна. Монголд маш их хавдар ихсээд байгаа шалтгаан чигэртэй ундаа тий чигрийн хэрэглээ маш их байгаагаас болж байгаа гэдгийг л бид нар танаа мэдээ авчиж байгаа байхгүй одоо цаг үеийн залуучууд. Тэгэхээр ирээдүйн цаг үе дээр болохоор энэ туршлага болоод танаа мэдсэн юм чи сахар хэрэггүй гэж бүгдээр хаях байхгүй сахарыг. Тэгэхээр сахараар бизнес хийсэн нэг хэсэгэн цаг хугацаалт байсан гэсэн үг компани корпорациудад. Тэгэхээр одоо хүнсний хүртэл явандаа цэвэршээд одоо нэг өсөндөө хүндрэлтүүд үзээгүй цаг үеэл үзээл ингээл бөөнөрөө л энэ харанхуугаараа л явж байгаа л ийм байдалд орчиж байгаа байхгүй. Тий. Нэг энийг одоо орчин үеийн техник технологитой холбоотой энэ цахим технологийн гар утастай холбоотой энэ сөрөг үр дагаврыг хинч тооцоолж мдээгүй. Бидэрт хэрэгтэй учраас нэг хэсэг маш их хэрэглээл ингээд байдаг гэсэн. Гэтэл энэний одоо явандаа сөрөг үр дагавруудын тооцдог тий. Одоо энэ химийн гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүн одоо энэ ургамлын тос эдэргээд хортой зүйлүүд нь шүү дээ. Palm oil гэдэг. Тэр даалдуу модны тос гэдэг. Хүний бие шингэж өгдөггүй тэр хорт хавдар үүсгдэг бас цуснд очиод тэрийг гэлцрээд болдог ч гэдэг юм уу. Тийм үү. Хортой тийм тосыг хэрэглэх нь бас хортой гэдгийг бас л хүндрэлтийн сүүлд л ойлгож байгаа байхгүй юу? Харин тийм. Энд чинь бидний нөгөө хөгжлийн үе шат явж байгаа учраас яг одоогийн зах зээл эдийн засгийн нийгэм маань бол байхаас өөр арга байхгүй. Тэгээд нэг ахаад нэг хэдэн жилийн дараа гэхээр бид нар нөгөө сул талуудыг ойлгоод ингээд дүгнэлтээ хийгээд явчихаар за тэгвэл шинэ одоо цэвэрхэн нийгмийг бүтээгээд дахиад дэвшгэл байхгүй юу те. Дэвшлийн тийм цаг хугацаа руу явна. Тэр үед бас байгалийн гамшгүй бас бидний ингээд нөгөө нэг хүн төрлөختөнгөөр нь ингэж нөмөрж орж ирэх юм байл л те. Наадах чинь бас бид нар нөгөө нэг маш өндөр технологийн хөгжил рүү яваад байгаа шүү дээ. Робот гэдэг. Одоо Tesla гэх компани ч баг робот $5,000 робот Tesla-гийн робот худалдаад авахд баг бүхэл юма хийлгэж юм байл шүү дээ явандаа. Харин тий. Хувцас авгаалах чинь тий. Тоосоос оруулах чинь цэцгээ ослуулах чинь баг машиндаа бариулчих юм байл шүү дээ. Тэр ахын ажлууд бүгд асуудалгүй болох нь. Тий. Бүр тогооч робот хүртэл гарцсан тий. Гарцсан. Бэн байдаг шүү дээ. $5,000 гэл айгүй хямдхан юм байлээ. Тэгээд ингээд бодоод үзэх юм бол хүн төрөлхтөн чи ерөнхийдөө өөрөөсөө технологийн өндөр хөгжилд хүрэх тусмаа нөгөө талаас байгаль их гэдэг үүсгэсэн хүн төрөлхтөнд бүтээсэн бүтээгч эзэн нь шууд ингэж цохиж орж ирэх гээд байгаа байхгүй. Маш хүчтэйгээр. Байгаль ихийн тэр үзэгдэл донд юу ч бидэрт тус болохгүй шүү дээ. Бүгдөө хүчин мөхснө. Тий, одоо энэ манад одоо энэ сэлэнгэд одоо галт төмөр гараал энэ яг одоогийн байдлаар бас. Тий. Хятад саяхан ингээ шуурга дигтлээ. За одоо тэгээд араасаа ямар байгалийн гамшигуд болох юм байгаа. Тэгэл хүн төрөлхтөн тэрийгэ хүлээхээс өөр аргагүй байдалд орж байгаа байхгүй. Нэг нэгээрээ. Тэгэхээр энэ бол байгаль экологийн одоо тогтворгүй тэнцвэргүй байдлыг хэн үүсгэсэн бэ гэхээр монголчууд бол үүсгээг байгаа байхгүй. Монголчуудаар харин ч хамгийн сүүлд ингээд суурин иргэншил рүү ороод тий энэ нэг өв соёлоо ингээд дээдлээд ингээд ам дамжуулан бүрнээд эзэн богд Чингис хаан гэхэд хамгийн их байгалыг одоо дээдлэж одоо байгальтай зөгцсөн тэр төрч явсыг байгуулчаал бутсан байгаа байхгүй одоо нөгөө Тэнгэрлуга гэдэг шиг. Гэтэл одоо сүүлийн ардчлалын 20-30 жилд монголчууд одоо 3300 гаруй гол мөрнөө ширгүүлсэн гэж байна алтны уурхаануудаас болоод. Яач амар том. Маш том экосистемээ эвдээ ижиж байгаа байхгүй энэ баяжхын төлөө энэ мөнгөний пирамид руу одоо энэ нэг гурвалжин систем рүү явсны үндсэн дээр л тийм хор охирол нь маш их байгаамаа л гэж. Гэтэл энийг ярьдаг хэлдэг хүн бас цөөхөн байна. Тэгээд энэ мөнгөний энэ юунд орооцолцсон хүмүүс чинь мөнгөө л ойлгоод ашигаал түрүүн тавиад их болохоос ч энэ улс орон нийгэм дэлхийн ертөнцийн тухай ер нь бодохоо болчдөг юм шиг болж байна. Жижигхэн дархинд хайцагдаад. Би наадхан дээр чи яг хувь хүний хувьд жоохон гайхаад байдгийг. Одоо хажууд нь байгаа ээж нь хэрвээ эмээ өвөө нь байдаг бол эмээ өвөө энтрийнхээ үгийг сонсдгүй болов хань ижлийнхээ үгийг тоодгүй болов яагаад тийм явцуухан жижигхэн богинохон харж байна вэ гэж гайхаад байдгийг.
Би нэрээ сонирхолтой юм хэлэх үү? Аа. Одоо Монголын бүх уул уурхайн компанийн захирлууд алт, нүүрс, зэс эдэргээл юмар ингээл баяжаад байгаа байхгүй юу? Аа. Энэ хүнд металл гэдэг зүйл чинь лусын хараалтай зүйл байхгүй юу? Одоо лусын эзэмшил одоо. Тэгэхээр хүний энэ биологч өөрөө тэр чигтэл байглаас бүтээгдсэн усан махбод бүтээсэн зүйл байхгүй юу? Тэгэхээр монголчуудаас хизээч түүхэндээ энэ сүүлийн 30 жил болсон шиг ийм их хэмжээний байгалаа ухаж байгаагүй. Бүх цаг үеийнхаа турш хүн төрөлхтний түүхэнд. Тэгэхээр энэ сүүлийн 20 30 жил болж байгаа үйл явдлын төлөөс нь яаж ирэх юм бэ гэхээр би 70 ертөнц 15 жил судалж байгаа байхгүй юу? Энэ лусын ертөнцөөс ингээ харах юм бол тэр өнөөдрийн дэлхийн хамгийн баян тэргүүн Монголын ч юм уу энэ алтны компани корпорациудын хүүхдүүдийнх нь хүүхдийн үеэс эхлээд шууд лусын хараалал ороод ирэх юм бэл. Харин тийм. Тэгэхээр яадаг гэхээр тагнаан цоорхоо уруулан сэтэрхий төрдөг гарных нь хуруунууд нь ингээд нийлцэн төрдөг гэж байгаа байхгүй юу? Лусын хараал тийм амар аюултай. Тэгээ гидсэн ингээ усаар дүүрээд идэг. Царай нүүр нь ингээ загас шиг царайтай төрдөг. Загас нэг царайтай байдаг шүү дээ, нэг юм төрхтэй. Загас шиг дүр төрхтэй төрдөг. Тэгэхээр энэ тэгээд арьс нь ингээд юм юу? Загасны нөгөө нэг юм хайрс өгдөн шүү дээ. Хайрс шиг. Тийм хайрст үлдтэй төрдөг. Гэх мэтчлэн энэ одоо Монголын энэ хамгийн сүүлчийн дархлаа болсон экосистемийн энэ ариун гол мөрнүүдийг ширгүүлсэн бүх хүмүүсийн удам ингээд энэ лусын хараалд өртөөд ингээд дуусч байгаамаа л гэж одоо хэлье. Тийм. Тэгэхээр бид нар өөрсдийгөө хорлцож байгаа байхгүй юу? Тий, өөрсдөө. Байгалаа орлоод өөрсдийгөө орлцож байгаа. Тэгэхээр энэ юу хийж байгаа юм бэ гэхээр маш том одоо мэдгүй гай гэдэг шиг юм асуудал байгаа. Тэгээд энэ номоор би энийг бас таниулсан байгаа. Ер нь лус ямар хүчтэй юм бэ ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг. Тэгэхээр энэ нэг нь байгалийн экосистем, байгаль их экосистем, нөгөөх нь хүний бүтээсэн суурин иргэншлийн мөнгөний систем хоёрын л одоо эсрэгцэл өгүүлсэн ном л доо. Одоо юм зөрчилдөөнийг өгүүлсэн. Тэгээ явандаа бол хүн төрөлхтөн бол байгаль экологтой бол ялагдаал тэгэл шинэ ирэн рүүгээ орё. Одоо байгаллаа тий хайрладаг болё гэд ухаарлын тэр одоо ирэх нэг 10 20 жил байдаг бол тэрэнд маш их ухаарлыг аваад тэгэл одоо өөрсдийнхөө бүх инновац технологиг байгаль дээлтэй болгож хувиргаал ерөнхийдөө хүн төрөлхтний нэг 70% орчим нь устдах магадaltaй юм бэл. Ер нь дээд оршихугаас тооцоо гарцсан байгаа юм бэл. Ер нь энэ дэлхийн цөмөөс ингэж задрал явагдах гэдэг гэдгийг бас одоо хилээл байгаа. Энэ дээд оршихуй одоо мөнх тэнгэрийн зүгээс гэх юм уу. За тэгээд энэ талаар бол тэр зүүн өмнөд Азийн одоо Чинха гэдэг нэг гигантэн байгаа шүү дээ. За. Тэр Чинха гэдэг гигантэн чинь хилээд байгаа байхгүй одоо хүн төрөлхтөн бол ингээд тамиг өөртөө үүсгэчлээ одоо там руу унах гад байна. Дэлхийн энэ цөмөөс ингээд задрал явагдах гад байна. Далаанд ороос ёроолоос тийм бол хүн төрөлхтний 70% нь эргэлт буцалтгүйгээр одоо тэр цөмийн энэ одоо байгалийн гамшигт өртөөд там руу явах гад байна. Тэгээд веган хоолтой, хөнгөн хоолтой болооч энэ уул уурхай муурхайгаа ашиглахаа болооч энэ утаа мутаа гаргахаа болооч гэдэг юм иймэрхүү юмд өрөөлөд ийлээ. Тэгээд билээ штэ. Тайванд үүдэг. Тэгэхээр одоо нэрээ хүн бүхэн уул нь бол нөгөө экосистем буюу байгаль хичнээн хэвдэрч байгааг мэдээд байгаа мөртлөө хүмүүс үйлдэл хийж байгаа хүмүүс нь жоохон бага л байна л да. Мэдээд байгаа мөртлөө л бага байгаа дээ. Тийм бид нар ч нөгөө нэг олон жилийн хугацаанд нөгөө нэг тархиа угаалгацсан хэвлэл мэдээлэл буюу медиа гэдэг одоо энэ ном дээр байгаа пирамидын доор байдаг байхгүй энэ медиа гэдэг. За. Тийм байна. Найзууд нь засгийн газар, government, media, боловсролын салбар гэдэг юм 3 юм байгаа юм. За хамгийн чухал зүйлс. Медиа чинь бидний тархиа угаацсан байгаа байхгүй юу? Одоо энэ хипхоп ертөнц гээл штэ, флекстэл ингээл Diamond Alt тэ Rolex цагмаг гээл ийм зураг байгаа юм л да. Энэ медиа гэдэг энэ штэ. Тийм байна. Тийм. Энэ дотроо ингээд Hollywood идэр байдаг байхгүй юу? Warner Bros кино компани. Эдгээр яадаг гэхээр хэвлэл мэдээллийн салбарынхаа хүн төрөлхтнийг ерөөсөө энэ ашигын төлөвлөлтөд өрсөлдөөн рүү сүүлийн энэ 20 30 жил ерөөсөө уриалан дуудсан юм бэл.
одоо хипхопууд нь дуучид нь ингээл гангараал те ингээл а бүхэл үеийг ингээд 96 оноос 2000 оноос хойш бүх үеийн хүүхдүүд залуучууд энэ Холливуд идрээр ингээд хүндрэлтэн хүмүүжчихээрээ штэ хүмүүждэг да. тархин програмчлагдсан байхгүй юу? Мөнгөний төлөө л явах хэвээр. Би баян болох хэвээр. Энийний өрсөлдөөнд те ямар нэгэн бизнес хийх хэрэгтэй ч гэдэг юм уу. Гэхдээ одоо эдгээр ингээд хуучирч байгаа байхгүй юу? Яг үнэ хуучирсан. Да. 20 жилийн өмнө бол айгүй юм гоё зүйлээсэн те үл ойлгогдсон ичдийн юм шиг ертөнцөөс одоо хуучраад ингээд одоо хоёулынх нь ярьж байгаа энэ зүйл ирээдүйн хүн төрөлхтөн ингээд вайрал болох байхгүй юу? Яг үнэ. Одоо ингээд явандаа улам ингээд энэ талаар ярьдаг энэ байгаль экологийн системд анхаарал тавьдаг энэ тийм төрлийн технологиудыг дэмждэг те ийм минимал амьдралын хэм маягийг одоо сурталчилдаг юм энэ дэлхий дээр өрдөөсөө ийм хөнгөн гоё амьдраад явдаг тийм нэг юм үзэл санааны хувьсгал руу л явж ийн гэж харагдаж байна л да хүндрэлтэй. Минималист гэснээс сайн яриад өгөх хэрэгтэй байна. Яг үнэ. Цувралаар нөгөө одоо тэр Монголд маань маш олон телевиз байдаг юм байна шүү дээ, тийм ээ? 3 сая 500 мянган хүндээ хуваагаад үзэх юм бол уул нь бол ингээд соён гэгэрх бүрэн боломжтой сувг их байгаа юм байлээ. Тэгэхээр би ч гэсэн таныг одоо энэ сайхан зүйлээ олон телевизээр, олон сувгуудаар бүх зүйлсүүдээр маш олон давтамжтайгаар яриасаа л гэж хүсэж байна. Тэгэх юм бол хүн чинь ингээд нөгөө далд ухаандаа таны нэг үг суучаар дараагийн нэг хүн ярихаар хөрс болоод ингээд цэцгэлээл яваад идэм байлээ. Тэгээд нэг өдөр юм уу мэдхгүй 7 хоногийн дараа ч юм уу сарын дараа ч юм уу хүн чинь ингээд гийгээд ингээд бүр тав хийгээд босоод ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр бид нар ингээд боломжоор давтан яриад байхад их чухал юм байна гэж ер нь их бодогдоод байгаа. Тэр их чухал юм байлээ. Одоо ингээд хүүхдүүдтэй нөлөөлнө гээл тэгэхээр хоёр хүүтэйгээ сууж байгаа юм ярьж хахад би нэг ганц ойлгож авсан зүйл маань жоохон гэлтгүү том гэлтгүү ерөөсөө л ярьж хахад тэр үгийн үр үлдчихдэг юм байна. Тэр үгийн үрэн дээр хүн ингээд босч ирдэг юм байна гэдгийг хоёр хүүгээсээ би нилээ нэг тийм өвөрмөц байдлаар олж харсан байхгүй юу. Тэгээ тэрнээс биш зөв хүүхдийгээрөөсөө аль ч насанд нь энэ ойлгохгүй ч гэдэг юм уу тийхгүйгээр яриад тэгээд үйлдэл хийгээд байх нь л чухал юм байлээ. Тэгэхээр таны энэ гаргасан номыг хүмүүс одоо их авч уншаасай, бусдтай хоорондоо ярилцаасай, дэлгэрүүлээсэй, түгээгээсэй гэж бодож байна. За тэгээд таны амьдралын өмнөх цаг хугацаараа ороод 15 жилийн өмнө далд ухаан далд ертөнцтэй холбогдсон гэж байна. Тэгээд өөрийгөө танилцуулаад яагаад ийм одоо хүн бүхнээ сонирхоод байдаггүй ертөнц рүү явж оров 10 жилийнх нь сайхан хүүхэд насныхаа тухай эргээд дуурсаач гэж хүсвэл. Хүний чинь нэг ингэж өдөөж өгдөг нэг үйлдэл байдаг шүү дээ. Ингэж нэг үйлдэлээс хамаарад юм уу нэг үр дагавраас хамаарад хүн тэрийг сонирхох нэг тийм заавал үр байгаа гэж бодоод байна. Би 16 настайдаа энтхэг улс руу компьютерийн программист мэргэжил эзэмшихгээ явсан юм. Одоо компьютерийн технологиг эзэмших гээд яаж бүтдгийг, яаж програм бичдгийг те тэрийг эзэмших гээд ингээд явж исэн 16 таад. Тэгээд тэнцээ нэг 2 жил бас орчим суралцаад бас нэг англи хэл мэл сураад гэдэг шиг хажуугаар нь компьютерийн технологийн тухай түүх мөг сураад бас яаж програм бичих тухай нэг юм суралцаа явж исэн юм аа. Тэгээд 18 настайдаа ингээд шалгалт шүүлэг мүлгээ өгөөд нэг 2 дугаар курс мөрсөө ингээд бас нэг өгч мөгөөд ингээд явж байхгүй юу. Тэгсэн чинь гів гэнтэл ерөөсөө компьютерийн програмын ертөнц бол өөрөө энэ технологийн ертөнц байгаа байхгүй юу. Амьгүй зүйл. Тэгэхээр би тэгээд шууд миний энэ үзэл санаа бол энэ амьд байгалийн энэ экосистемийг ойлгох, танин мэдэх ёстой болохоос биш энэ нэг хідэн тоо цифр бичээд компьютерийн програм хангамж хөгжүүлнэ гэдэг бол юм утгагүй хоосон зүйл юм байна л гэж ойлгосон байхгүй юу. Амьгүй зүйл. Тэгээ дээрэс нь энэ компьютерийн программист хэрвээ би болсон бол юм бие биелдрийн хувьд, эрүүл мэндийн хувьд маш их муудах байсан юм бэл. Яагаад тэгэхээр компьютер нь өөрөө сорчиж байгаа байхгүй юу? Хүнийхээ одоо цэнэгийг. Яг үнэ. Эрүүл мэндийг. Тэгээ сэтгэл зүйн хувьд маш их одоо гэмтэх юм бэлээ. Одоо компьютертэй харьцдаг хүмүүс бол сэтгэл зүйн хувьд бол ингээд юм эмзэг болчдөг. Одоо олон сар жилээр тоглосон компьютертэй тоглосон хүүхдүүд ингээд сэтгэлийн хувьд ингээд амар эвдэрсэн байдаг шүү дээ. Тэр чинь байгалийн экосистемээс холдсноос болоод тэр биоэнерги тийм цэнэг байхгүй болчт юм бэлээ.
одоо ийм эерэг цэнийг байхгүй болоод сорогдчихдаг. Гэх мэтлэн нэг тухайн үед бол би энэ одоо энэ байгаль экосистем ч юм уу энэ далж ертөнд судлах хүний сүнсийг биоэнергийг судлах энэ одоо зам руу орсон шалтгаан маань ерөөсө тэр компьютерийн программистаар хэсэг сурж агаад компьютерийн технологийн мөн чанарыг нь олж харсан явдал байгаа юм л да. Тэгээд энэ компьютерийн агуу программист болсон Билл Гейтс шиг боллоо гэж бодъё л доо. Тэгвэл дэлхий дээр маш их хэмжээний хог үйлдвэрлэл хийж байгаа байхгүй. Харин тий. Хохирол нь тэр байгаад байна тий. Хичнээн баян болж болно. Гэхдээ тэрий чинь нөгөө нэг бид нар амьд байглаас төрсэн байглаас бүтээгдсэн ийм сүнслэг биологийн бод галууд учраас хойд төрөл эрэх төрөлтөө тэр кармаг нь үүрэх гээд байгаа байхгүй юу? Яг тэр хийсэн юм карма. Тий. Энэний талаар ингээд судлаад үзэхэд ч гэсэн үнэхээр нөгөө ертөнц байдаг юм байна. Там диважин байдаг юм байна. За тэр хурмас тэнгэр, итүүгэн тэнгэр гэж байд юм байна. Мөнх тэнгэр байд юм байна. Ирээсэн тэнгэр байд юм байна гэдэг бүх төрлийн ойлголтыг нь би ингээд олоод мэдээд авсан юм л да. Тэгээ би яхаа танд бас нэг өөр нэг ном үзүүлэхэд бол за тэгээ. Энэ алтан нүдэл миний бас яг анхны ч ном биш юм ба. Энэ болохоор ийм цөм үзэл онол гэдэг нэртэй ном багхгүй юу? Тэгээ энэ дээр болохоор энэ далж ертөнцийн тухай ингээд баримт судалгаануудыг биччихсэн байгаа юм. Тэгэхээр энэ бол өөрөө одоо юу гэдэг нарны зурагтай. Тэгээд нэг ийм хүн төрөлхтний одоо биоэнерги шашнуудын тухай тэгээд энэ сүнслэг энэ одоо квантын ертөнцид үүгээд байгаа сахиус шүтэнүүдийн тухай альбин тэрийн ад зэтгэрүүдийн тухай ингээд ерөнхийдөө баримтаар ингээд гаргаад ирсэн. Хэлээд байхгүй надаа. Тийм болохоор би өөрөө далж ертөнцтэй бол ерөнхийдөө бол академик төвшөнд бол хүрсэн гэж өөрийгөө бол хангалттай үзэж байгаа юм. Яагаад тэгэхээр надад гэрчлэгээ олгох юу байхгүй юм чи яах юм? Одоо юу гэх Harvard, Oxford байхгүй. Тийм. Хэрвээ тэр Harvard, Oxford нь байдаг бол тий надад гэрчлэгээ олохгүй байхгүй. Яагаад гэвэл би системийн боол биш, системийг гаднаас нь ингээд судалж байгаа хүн. Яг үнэ. Гэтэл энэ Harvard, Oxford чинь мөнгөний системийнхаа боолуудыг бэлддэг сургалтын одоо юу байхгүй. Одоо шив Монголд байгаа энэ Harvard төгссөн нөхдүүд бүгдээрээ л Монголыг улам их өрөнд оруулаад байгаа. Яг наадах чи хүн бүхэн ярьж байгаа. Энэ Harvard төгснөөрөө мөнгөний энэ пирамидын системд улам их өрөнд оруулах одоо үйл ажиллагаар бол голсон оруулж байгаа байхгүй. Тэгэхээр тэдний тарих тэгж програмчлагдсан байгаад юм л та. Энэ бол угсаа системийн үр дүн юм билээ. Тэгэхээр явандаа хүмүүс нэг ойлгоод тэгээд системээс гарах ахоо тэгээд ямар ч гэсэн далж ертөнцтэй холбоотой нэг өнгөрөөсөн 10 хэдэн жил бол ингэж явсан байгаа. Тэгээд онгодууд, тэнгэрүүд тий судлаагүй л юм ер нь бол байхгүй. Тэгээд явж тэгээд хүн бол энэ дэлхий дээр энэ байгаль экосистемийг хамгаалахаар бүтээгдсэн зориулттай төрөл зүйлийн амьтан юм байна гэдэг дээр л туллаа. Хамгаалах үүргээ хамгийн сайн биелүүлж ирсэн нь бид бөгөөд за бид орох уугүй юу? Орохыг л хичээндээ. Бидний өвөгдөөс үеийн бүх өвөгдөөс энийг бол үнэхээр сайн хамгаалж ирсэн. Би өнөө өглөө Молор Эрдэнэ доктортой ярьсан. Тэгээд байгаагүй одоо нэг жоохон тэрс үзэлтэй гэхүү. Тэгээд үгүйсгээд тэрэн дээр битээр бас жоохон одоо ном хаялцсан гэдэг шиг нэлээд маргалцсан. Тэгээд яагаад философч хүн болохоор бас нэг арай өөр өнгөнөөс хараад ах шиг байна лээ. Тэгээд хүндэтгээд за бас нийгэмд ийм өнгө төрөх байж болох юм байна да. Гэхдээ тэр нэг уламжлалын мөн чанар гэдэг зүйл бол хэзээ ч өөрчлөгддөггүй мөн чанар дээр бол үеийн үедээ цагийн цагтаа байх нь бол их зөв юм байна гэдэг дээрээ тэгээд ер нь жоохон ойлголцох гэхүү би бинийгээ хүндэтгээд тэгээд өндөрлсөн. Тэгэхээр мөн чанар гэдэг зүйлийг өвөг дээдэс биднэрт үеийн үедээ цагийн цагтаа энэ 21-р зуунд бидний цус генэнд байгаа баталгаатай байгаа юм байна гэдгийг өөрийнхөө хэмжээнд тэгж ойлгосон. Энэ мөн чанар дээр та яриул. Мөн чанар гэдэг бидний сүнс байгаа байхгүй юу? Одоо сүүн эдэр гэж нэрлэдэг юм байл л дээ. Сүүн эдэр гэл. Миний бодлоор бол энэ бидний дотор нэг юм ухамсар байт юм бэ. Сүнслэг ухамсар. Юмыг ухамсарлаж ойлгож танин мэдэх. Тэгээ ухамсартайгаар бие махбодоо удирддаг. Одоо
тархийг удирддаг тэр суур одоо даалт ухамсар гэдэг шиг тийм зүйл. Тэр нь одоо сүнсний ил одоо язгуур байх нь л та. Тэгээд тэр сүнс маань хаанаас ирдэг юм бэ гэхээр энэ одод галактикаас хурж ирдэг юм байна. Уул уснаас хувирж хурж ирдэг юм байна. Тэ? Эсвэл өмнөх одоо хүн төрлөөс дахин төрөл авч хурж ирдэг юм байна. Тэгэхээр бид нар ингээл байнга шилжээл яваад байгаа нэг тийм янз бүрийн хүний хувц өмсөөл яваад байгаа нэг юм сүнслэг ухамсарууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ сүнслэг ухамсар нь одоо энэ 5,000 бүрдсэн байгаль экологи дээр амьдарч байгаа учраас энэ байгалаас бүтээгдсэн учраас байгаль дээрээ ингэж суралцж байгаа л тэгэл цаг нь болохоор ингээл явцдаг нэг хийх нэг жоохон ажлууд тодорхой ажлууд байд юм байна. Тэр одоо шинэ надад бол нэг ном бичих ажил байла. Одоо нэг ярилцлага хийдэг ажлууд ингээд үүсэж ах шиг байна гэдэг шиг. Тэгээ ярилцлага хийгээд дуусныхаа дараа би магадгүй уус төрийг цэгслэх ч юм уу нэг их мэтлээ явж байгаа л тэгэл нэг юм ажиллаа дуусгачаал явах байхгүй юу. Тэгэхээр энэ ажлуудаа дуусгаад тэгээд одоо нөгөө дээд одоо үүтгэл тэр ертөнц рүүгээ эхлэл ертөнц рүүгээ л буцах гэдэг л гэж би ойлгоод байна. Тэр нь болохоор их тесрэлтийн тэр цаггүй тэр цаг хугацаа байхгүй юу? Мөнхийн цаг хугацаа. Төрөлт өвлж байхгүй тэр нөгөө цаг хугацаанаас гадна оршиж байгаа тийм том юм мөнхийн амар амгалан тэр орших байгаа байхгүй юу? Тийшэл одоо буцгаал энэ ч нэг жоохон үүлийн үртэй ч юм уу кармагаа гүцээгээд нэг ажиллаа хийж дуусгачаа тэгээд явах гэдэг тийм л амт юм байна л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Сүнсний хувьд бол хөгжил дэвшил те хөгжиж байнга л хөгжиж байх. Энэ дэлхий бол яг хөө бидний нэг хэсэг хугацаанд ингээд зочлоод ирээд ингээд энэ ч нэг ажил төрөл хийж байгаад тэгээд нэг сайхан үйл хэрэгээ дуусгачаад явах тэр буцах дахиад өөр бидний нэг гэр байгаа байхгүй. Тэр бол тэнгэрийн тэр орших байгаад юм л та. Тэрийг тайлбарлахын тулд бас нэлээд хэцүү учраас хүмүүсээс ойлгохгүй магадлал бас зөндөө байдаг те. Тэгэхээр тэрийг бол юм тэр нууц ертөнцид нь үлдээгээд нэг тэгж би ойлгож байгаа юм. Ер нь бол энэ сүнслэг мөн чанарын хувьд бол тэгэхээр ажиллаа сайн хийх хэрэгтэй болчиход байна л та. Бид нар ер нь Монгол хүмүүс ажлаа бүгдээрээ сайн хийжүүл бидний мөн чанарын асуудалгүй тэгээд тайван сайхан одоо юу гэдгийг болчихноо л гэж үзээд байгаа. Гол нь мөнгөөр тэр худалдаж авах боломжгүй болчиход байна л та. Энэ мөн чанарын тухай мөн чанарын сүнсний хөгжлийг мөнгөөр худалдаж авах боломжгүй л байгаа юм л та. Яг үнэ. Одоо цор ганц мөнгөөр худалдаж авч болохгүй юм тэр гээд ерөнхийдөө хүмүүс ойлгоод яг өөрийнхөө нийгмийнхаа янз янзын олон төвшин байгаа шүү дээ. Гэр бүл дотор гихт чинь л одоо 5 сургуулаа байлаа гэхэд тав дээр ярьсны саяны яриаг бараг 80% нь үгүйсгэж байгаа байхгүй юу? Шууд л. Тэгээд хоёр нь гэхэд шинжлэх ухаанаа хит барьж яриад хойт нас байдгүй. Нөгөө үлдсэн хоёр нь болохоор хүн хизээш тэхгүй зүгээр ингээд энэ хорвоо дээр жаргах гэж ирсэн. Тэгээд дуусан ч гих мэтчлэн. Тэгэхээр нөгөө бүх зүйл хоорондоо холбоотой байдаг шүү гэж үлдээсэн гэхүү одоо тав дээр ярьж байгаа нэг энэ том харахад ингээ ярихад хэцүү юм шиг мөртлөө ойлгоход уулна. Би өөрөө дэлхийн нэг хэсэг штэйгээд ойлгочихвол уулных гайгүй байгаад ах шиг байгаа. Гих мэдчил ингээ тий. Тэгээд олон хүмүүстэй хөөрөлдөж яхад яг өөр нөгөө нийгмийнхаа ямар салбарт явж байгаагаараа ямар ажил эрхлэж байгаагаараа гээд тэхүү тэр нөгөө ухамсарын хөгжил гэж байгаад ах шиг байгаа ингээ харах нэ. Яг тэр ухамсарын хөгжил нь хаанаа явж байгаагаараа хүмүүс ер нь ингээд энергиуд нь холбогдоод гэхүү ингээд нийгэм гэдэг зүйл чинь ингээд өөрөө яваад байт юм байна да гэж харагдсан. Тэгэхээр та түрүү их чухал зүйлийг нөгөө хөндөд орхичихлоо хэцүү. Гэхдээ ингээд үлдээгээд цааш нь явчих гээд тэгдэг бас заримдаа ер нь зөв байд юм шиг байлээ. Тэгэхгүй бол хитийг сонсоод юм уу ингээ яаж хараа бас боломгүй. Тийм тэр хүмүүс тэгээд амьдралын мөн чанараа юун дээр тавьж байгаа нь өөрсдийнх нь сонголтын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тэ магадгүй арх одоо дарсан дээр тавьж ийн зарим хүмүүс тэ гол нь үр дүн нь ирэх үр дүн нь аюу хэцүү ирэх байхгүй тэр чинь хамаг биеийн өвчлөлтсөн тэ хэсэг хугацааны дараа нөгөө тэр нэг үүлийн үр нь шууд буцаад ирж байгаатай ялгаагүй жоохон ингээд биеийн өвдөөд одоо юу гэдгийг архинд орсон хүн хэцүү шүү дээ. Тэрүүн шиг энэ алтны компани эзэдүүд ч гэсэн үр дүн нь тэгж ирнэ л гэж би хэлээд байгаа байхгүй карма нь яг тэр энэ тооцоолохгүй орчиж байгаа байхгүй тэр чинь айгүй тэнэг ашгийг бодоол маш их мөнгөтэй болох юм байна үнэтэй бензүүд худалдаж авах юм байна үнэтэй хаусанд орох юм байна энэ
бизнесийг хийгээ явж хат тий. Тэр гол мөрийн яа хамаа авахгүй штэ гэл харангуугаар яваал орсон одоо ах нар эгч нар хүүхэд нь осолд ороод хүүхдээс нь төрөх хүүхэд нь уруулан сэтрээд гараад ирэхэд л тэр үр дүн бохгүй юу? Карма. Тэгэхээр бид нар ийм амьд ийм экосистем дээр маш хүчтэй тэр оршихуй дээр бид нар амьдарч байгаа гэдгийг одоо ойлгохгүй бие тоосноос олж тийм ээ хүний төрөл зүйл маш олон асуудалтайгаа одоо нүүр тулах гэж байгаа. Америкийн баруун эрэг дагуу 9000 км үргэлжилсэн цав үүссэн байна гэдэг байгаа шүү дээ. Далайн оролт орно. Үнэн удааг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тийм мэдээлэл явж байна. Харин тий. Гренландын мөсөн бүрхөвцний доор 60 гаруй том өрхүүд үүссэн байна те. Одоо гаднаасаа бүтэн харагдаад байдаг. Дотроо ингээд хайлаад ингээд буцаад тий. Тэгэхээр энэ дэлхийн экосистем бол хизээ мүдгүй болцсон юм байна. Энэ дээрээс хүн төрөлхтөн бол одоо ингээд маш их тэр өөрсдийнхөө хувьсэл рүү орохгүй бол одоо хувьсан өөрчлөгдөхгүй л болохоо байцсан тийм одоо цаг үед бид нар одоо амьдарч байгаа юм байна. Яг хөө тэгээд ганц 2 жилдээ яах юм байгаа юм ба харж л бай. Харин тийм ээ. Хувьсан өөрчлөгдөн гэхээр чин та хоёр яриад байгаа оюун санаа буюу ухамсар ойлголт тэлжиж тэр хүн төрөлхтөн биднэрт хэлэх гээд шүү дээ. Тэгэхгүй болохоор хуучин шгээл байгаад мэдээлэлтэй ингээл цацагдаад юм уу итгээл яваад байх юм бол тун харамсалтай ирээдүй бид нарыг хүлээж байгаа юм байна. Нэг талдаа нөгөө талдаа таны яран дундаас гайгүй гэрэлт ирээдүй байгаа алтан ирэн ирж байна. Тэгэхээр алтан ирэн зөвхөн монголчууд гэхүү 4 цагийн уйлралд нүүж ирсэн байгалыг бүр төгс хэмжээгээрээ оргилтон хүртэл танин мэдсэн бид нар зөвхөн аврах юм уу? Эсвэл тэр бүх дэлхийд даяар ингээд тархацсан байгаа тэр системийг унгаагаад эн чи ийм юм байж тэгэж бүгдөө нэгдэж нийлж гарах гэдэг нь үү? Миний харж байгаагаар байгалийн гамшиг бол ингээд тасралтх нүдэх юм бэлээ. Хаана гэдэг нь тодорхойгүй. Ингээд хятадыг нүдээл, индикийг нүдээл ерөөсөө эдгэр чи ингээд байгальтаа л нүдүүлээд их юм бэлээ. Яагаад гэвэл маш их аж үйлдвэрчсэн байгалийн нөөцийг ингэж шимжигдүүлсэн учраас нөгөө нэг юугаа аваад нь штэ хариугаа. Тэгээ байгаль өөрөө угаасаа ингээд өөрийнхөө нөгөө орон зайг эдгэхийн тулд эдгэрхийн тулд одоо хөдөлгөөн хийж байгаа байхгүй. Тэрэнд л ерөөсөө ингээд хяараалах юм бэл ер нь. Явандаа энэ бүр ширүүсээд ингээд ноцтой болоод ирэхээр за үнэхээр энийг бол дийлэхгүй юм байна. Хүндрэлтэй агуу их робот технологи хиймэл дагуул юу ч бүтээсэн энэ байгалийн экосистемийн тэ нөхцөлийг бол одоо аюулыг бол бид нар дийлэхгүй юм. Тийм учраас бид нар одоо байгальтайгаа зөгтсөн байгалаа энэ аргадсан тэр одоо арга ухаан, гүн ухаан тэ тэр сэтгэл зүрхний сүнсний боловсрал хэрэгтэй юм байна гэд ийм шин төвшний ийм боловсрал руу шилжих юм бэлээ л дээ. Хүмүүс одоо Монголд ингээд уул усыг аргадаал зундаа сайхан бороо хур оруулцдаг хүмүүс байна. Ган гачгийн тайлбардаг. Гэтэл тэрийг ямар ч төхөөрөмжөөр хийх боломжгүй байхгүй. Компьютер. Тэрийг нэг юм одоо тийм төрийн тэнгэрийн үүлтэй удган тийм хүн зүгээр ингээл нэг юм өвчүүн сүлээр ингээл одоо юу гэдгийг тэр гам болж байгаа газар очиод ингээл өвчүүн сүлж штэ малын тэрүүгээр ингээл өргөөл тэрнчэнэ ингээл газар дээрээ ингээл одоо хуур муура татаал ингээд л 7 хоногийн дараа хэд тэрүүгээр ингээл битүү ногоорчж байгаа байхгүй говь. Тэгэхээр энэ зан үйл юм шиг юу ч биш юм шиг зүгээр хэрнээ тэр байгальтай харьцах тэр нэг юм дом өвдөс тэр шид байгаа байхгүй юу? Эрдэм мэдлэг тийм ээ одоогийнхоор бол тийм тэр байгалийн тэр ухамсаруудтай харилцах тэр ухаан биш үү? Тэр энийг ямар ч тэр Harvard, Oxford Bill Gates мэдс бол үнэндээ юм хажууд өгсөн байхгүй юу? Тийм одоо тэр хөгжлийг хөгжил гэж харж байгаа бидний бас оюун ухааныг бид нар маш сайн угааж чадсан байна. Харин тийм. Одоо буцаад бид нар нэг тийм гоё одоо юу гэдгийг байгальтайгаа харьцах тэр боловсролуудыг эзэмших цаг хугацаараа бас энэ өшөө нарийн боловсрол байгаа байхгүй сүнслэг, квантын тэр атом электронтой хүртэл тэгж ингэж харилцдаг тийм сүнслэг тийм биоэнергийн тийм боловсрол руу бүр нарийн түвшин рүү явж ийн л гэж би ойлгож байна. Тэгэхээр угаасаа байгаль их нүдэ төхөөр энэ хот суурангууд юу ч биш юм байна тийм ээ. Одоо Япон асар өндөр хөгжсөн мөртлөө Япон газрын хөрснөөс арчигдахад их ойрхон байгаа гэж бүгд л ярьж байна.
бүгд тийм ярьдаг. Япон хүмүүс нь хүртэл өөрсдөө бүр эвлэрсэн байна тэрнтэйгээ. Тэгээд тэр тэгвэл тэг хөгжил юм уу? Японы Яг одоо үнэ. тэр дэлхийн бүхэл автомашин Японоос үйлдвэрлэгчд бараг. Тэгэл Sony эдэргээл ингээл дэлхийн үнэтэй том компаниуд биш үү? Одоо технологийн. Гэтэл энэ технологи хэдий хөгжих тусмаа байгаль экологи энэ дургу байгаа байхгүй. Одоо Одоо нөгөө бүтээгч. тийм байна. Хоёлаа хүнчлээд ярих юм бол өөрсдөө их дэлхий гэж авч үзээд дөрвөн мөчийг маань одоо ингээд бүр судас шүрмсийг гүхгүй болтол ашиглаад бүр 5 цолыг гаргаад тавьчихаар чинь хөлн дээр ингээд жоохоо суухад хүртэл бид нар яадаг үлдээ те. Тэр шиг ээж их дэлхий ингээд хөрвөөх гээд шүү дээ. Миний гар өвдөд байна, миний хөл өвдөд байна. Миний одоо энэ тий дотор эргэтэнгүүд өвдөд байна. Та нар болооч гэдэг тэмдгээ таны хэлж байгаагаар байгалийн тэр үзэгдлүүдээр л 5 твдэл аль твүүдэд нь ингээд өгөөл яваад байх юм байна. Тэрийг нь харин одоо хүмүүс бид нар сэрүүн сэргэг байгаад харж чадах юм бол арай нэг ганц 2 өдрийн өмнө ч юм уу цагийн өмнө ч юм уу ухаалаг тэр байгальтайгаа харьцах зүйл рүүгээ орох юм бол бас нэг нэмэртэл юм байна да тийм ээ. Тийм. Бидний нөгөө нэг ахуй соёлд тэр ухаан байгаа байхгүй нөгөө Монгол гэрээг хааж барьчих болно тийм ээ. Монгол морь штэ. Хаавал хаагуурл явчихна. Тэгээ бид нар одоо уг нь бол бид нар ямар ч мөнгөний системд хариалгүй амьдарч ирсэн байхгүй саяхны хүртэл. Айда. Яадаг байсан бэ гэсэн чинь хоол хүнсэн зүгээр талаараа дүүрэн бэлчээ явж байгаа байхгүй. Уух усан зүгээр гол мөрнөөрөө урсаад байж байгаа байхгүй. Бүр тансаг те. Юу гэсэн ч үгүй ингээ бүр ингээ те бүр ингээ тансаг биш. Чи амьд ирчим. Тийм. Тэгэхээр бид нар хоол олж идэх гэж зоох шаардлагагүй. Хонь малд нь бэлчиж байна. Уух ундаан цаанаа зоохгүй. Одоо бидрийг баг нэг юм угчны хүүхдүүд болгочоод нь штэ нэг юм савтаа ундааны. Савн тийчээд айда. Цаана энэ хүнсний компаниуд ашиг хийж байгаа сте асар хэмжээний ашиг. Тэгээд байгальд маш их хор үйлдвэрлэж байна. Дээрээс нь тэр ундаануудыг олон саржир хадгалахын тулд дотор нь хадгалагч бодисууд хийчихээр бидний биед хор тавдар үүсгээд өвчин үүсгээд байгаа байхгүй. Гэтэл монголчуудын эртний тэр нүүдлийн цэвэр байгаль дээр амьдарч исэн соёлоор болох юм бол саяхан л байсан штэ. Тэгсэн. 1980 онд л монголчууд мориноосоо буусан гэж байгаа штэ. Бараг 2000 онд мориноосоо буусан байлээ штэ. 25 жилийн өмнө манай аав идэг жирээд байгаа байхгүй. 2000 онд бараг монголчууд бараг мориноосоо буусан шүү миний хүү гэж хэлж байгаа штэ. Гэтэл өнөөдөр нэг 25 жилийн дараа ямар амар төрөл ярилцсан юм бэ те энэ олигоор тулгаачдыг харахаар бидний хүүхдүүд ер нь хин юм бэ тийм биз дээ. Тэгэхээр эдрийн энэ хэнцэрлэл эдрийн энэ нэг өөртөө ингээд ийм дэвцэн байгаа эдрийг буулгах ёстой л гэж би ер нь бод үзэж байгаа. Тэгэд яг түрүүнийхээ яриаг хэлэхэд тэр монголчууд мал тий хоол нь одоо мал нь тэгээ бэлчээ явж байна. Өссөн тий хамгийн шимт хичээлтэй. Тэр үед вакцин мал руугаа шахтахгүй ээжээ. Байдгүй байсан яг үнэ. Энэ шүлхий гараад ина вакцин шахах ёстой гэдэг чинь бас бизнес байгаа байхгүй юу? Яг. Худаа Монголын ард түмний малыг эко болгох нэртэйгээр, эрүүлжүүлэх нэртэйгээр хорлоо ичж байгаа байхгүй юу? Тэгээ оронд нь тэд нар мөнгө угааж байна. Тэгэхээр бидэрт бүх юм нь байгаа. Ганцхан зүйл гай болоод байгаа нь энэ хараал идсэн мөнгөний систем байгаа байхгүй юу? Бүр чөтгөрийн шүглцэн энэ ертөнцийн мөнгөний систем. Энэ барууныхны энэ оруулж ирсэн байгаа энэ новшийн систем хятадуудын яриад байгаа энэ хөгжил хоёр бол энэ хүн төрөлхтөнд хэрэггүй юм бэл. Миний зүгээр мааг туулчирсан гэх л баг л та. Тэгээ хятад үерт живээд тэ бүр алингаа алдаад үгээгүй болохыг үзнэ гэдгийг тэнгэр өөрөө хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэнгэр одоо энэ итүүгэн тэнгэр. Тэгэхээр бидэрт бүх юм байгаа юм байна. Гол нь тэгээд би сая нэг 21 өнгөр хөдөө явж байгаад ирэхэд хөдөө тэр бол амьдрах бүх сайхан орон зай байна тий. Ямар сайхан. Тэр чинь стата бид тийм ээ. Гол нь бид нар өөрсдөө энэ хотод энэ одоо энэ хөгжил дэвшилгээд байгаа хаач мэдхгүй тэнцэнэ өөрсдөө ингээд зуралдаад байгаа юм билээ бас. Харин төвлөрсөн. Байгалийн гамшиг нүмрөөл Улаанбаатарт нэг газар хөдлөхөд бүгд пэр хийгээл эндээсээ зүхтглахгүй юу нь бол. Тэр бол маш амархан асуудал. Тэгвэл заавал одоо бид нарт чинь хамгийн чухал хөрөнгө чинь Монгол хүн байгаа шүү дээ тийм ээ.
хүн бид нар өөрсдөө энэ сайхан их газар дээрээ хоёр хөлөөрөө бат зогсоод 2 мм-ээр ингээд бүх зүйлээ толдоод байж хахад эх орноо гэхүү хөгжүүлэх хамгийн чухал баялаг нь газар дээрх баялаг нь бол уул нь хүн байгаад байгаа. Тэгээд сүүлийн 30 жилд маш их олон хүнийхээ амиар энийг ойлгоод байгаа нь бас жоохон харамсалтай санагддаг. Ямар олон өвчнөөр, ямар олон золгүй тохиолдлоор гэхүү те маш олон монгол хүн одоо хорвоогийн мөнх бусыг үзэж байна да. Тэгээд ийм амар хохирлоор заавал хүмүүс ойлгодг юм байх та гэж хаяа бас жоохон харамсаж боддгийн. Тий, энэ хор тавдар нь шүү дээ. Одоо Монгол ингээл илэгний хор тавдар. Энэ ерөөсөө ургамлын тостой холбоотой байна. Тэгээ Монгол малынхаа өөхийг хэрэглэхэ болцсон юм байна шүү дээ. Нийт монголчууд нөгөө шижиглээд нөгөө тусан зарцдаг заваа айтэргээд. Гэтэл Монгол малын өөх нь тос шүү дээ. Хүний биеийг ингээд тархийг, уушгийг, идүүдийг ингээд маш сайн тижээдэг зүйл гэж байгаа байхгүй. Хамгийн дээд зэрэглээ. Тэр өөхөнд дуустдаг А, Е, Д, К гэдэг витаминууд байт юм байна. Тэр нь Монгол малын өөхөнд чөмгөнд байт юм байна. Гэтэл энэ урдаас хятадаас энэ Оросоос энэ Африкаас орж ирээд байгаа далдуу модны тос шүү дээ. Одоо KFC-гийн дахиад шараад байгаа. Одоо энэ ургамлын тос, ёсийн тос, олив ойл гэдэг байгаа. Энэ бүх тоснууд ч ургамлын гаралтай тос учраас Монгол хүний элэг зүсийг шууд өвчлүүлт юм байна. Харшилж штэ шууд те. Эрс. Цүсний үйл ажиллагаа цүс үйл ажиллагаанд ордоггүй гэсэн үг. Тэр тосыг хэрэгэлсэн хүний цүс үйл ажиллагаа орохгүй. Тэгээ цүс нь илэг рүүгээ хороо хаяад идэм юм. Ер нь бол ерөнхийдөө системээр нэрх юм бол. Цүсээ ахвалсан хүмүүс маш их байгаа шүү дээ. Борхоор шүү. Тий. Цүс нь битүүрхээрээ цүс нь нөгөө чулуужаад тэгээ цүсээ ахвалчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө бидний хоол хүнсэнд гаднаас энэ тооноор орж ирж байгаа ургамлын тостой холбоотой байгаа. Давхар энэ хор тавдар, илэгний хор тавдар юутай холбоотой гэхээр нарийн бүдүүн гидсэнд ингээд цүс нь ялгархгүй учраас нарийн бүдүүн гидс нь хороор дүүрээд ирэхээрээ илэг рүүгээ хороо хаяад идэм байх л та. Бохирдоо цус нь бохирдоод. Тэгэхээр илэгнүүргөө хороо хайцсан байгаа дээр нь нөгөө сахартай кола, пепсиг ууцсан л гэдэг бодохгүй та. Тэгэхээр илэгний тэр нөгөө хорнууд нь хавдар болоод нөгөө тижээгдээд сахараар тижээгдээд ингээд ерөөсөө хүнсний хэрэглээтэйгээ холбоотой бид нар ерөөсөө ингээд алуулж байгаа байхгүй. Гэтэл цэвэр малын махыг өөхийг вакцингүй мах өөх бүтэн 1 сар одоо хоньны шүлэг ухад хүний бие бүх эдис цоо шинээр дахин төлждөг гэж байгаа байхгүй. Гэтэл зүгээр л малынх нь өөхөнд тэр шинэ хоньны шүл одоо төрсөн ихчүүлээд өвдөн шүү дээ тий. Шинэ хоньны шүл бүтэн сар уухад хүн зөвхөн хоньны мах өөхтэй шүл уухад хүний бие цоо ирүүл болдгийг би өөрөө сая 12 сард бүтэн карниваар дэглэн бариад мэдэрсэн байхгүй. Биеэсээ 10 кг асаад тэгээд царай нүүр ингээд гэрэлтээд эсүүд хүртэл ингээд хүчтэй болж байгаа байхгүй. Өөхнөөс тэр А, Д, К витамин авчгаад эсүүд маань ингээд зэрэг болж байгаа байхгүй. Тэгэд өөх идэхэ болсон Монгол хүнд ингээд маш их хор тавдар үүсэх шалтгаан болж байна гэд. Гих мэтчлэн бидэрт ингээд шийдэх ёстой асуудлууд ингээд олон байгаа юм байна. Уул нь гарын доор л ингээд таны ярьсан сая наад шиг чи Монгол хүн бүхэн мэддэг. Сүүлийн 20 30 жил одоо гой ганган зүйлсэд нүд маань хууртагдаад ингээ жоохон холдсон. Нэгт хоёрт бидний хажууд байгаа өвөг дээдс аав ээж чинь шилэг ухааны академи байгаад байгаа шүү дээ. Бүр яг өв уламжлалыг чинь бүр үнэхээр их мэддэг. Гуравт хинч тоохгүй одоо хайчсан байгаа тэр бор авдар дотор маань бүх эрдэм мэдлэг уул нь байгаад байна. Даанч нэг жоохон л таны илтгэр нэг жоохон төөрөгдчихэд байх шиг байна. Тэгээд яг хоёулынх нь яриаг үзсэн хүмүүс ч гэсэн магадгүй тий энэ одоо бас ойлгох байлгүй дээ л гэж одоо итгэж байна тий. Тэгээд явандаа тэгээд өшөө гоё ингээд энэ талаар ингээд дэлгэрүүлээд ярих гэхээр хүнсний салбарын тухай ярихаар болчиход байгаа юм тий. Тийм байна. Энэ мөнгөний системийн тухай ярихаар болчиход байгаа юм. Ингээд айгүй олон дэлхийн экосистемийн бүтцийн тухай ярих болчиход байгаа. Ингээд айгүй олон төрлөөр ингээд одоо баг телевизийн нэвтрүүлэг хийдэг юм уу гэдэг шиг. Яг өөрөө гоё контент хийгээд хамгийн чухал юм чинь нөгөө амар орж байгаа хүнс байгаа шүү дээ. Тэр хүнснээс хүн чинь эрүүл хүний бие ухаан нь саруул байна. Саруул ухаантай хүн альва зүйлд сэргийг хандна. Сэргийг хандсан хүн шийдвэрийн зөв байгаад бидний яриад байгаа нөгөө зөв Монгол хүн, зөв Монгол дэлхий за нөгөө яриад байгаа бүх зүйлд ухаалгаар хандах тийм хүнийг л хэдүүлээ би болгоод цагийн цагт ирсэн тэр сайхан зүйлээ жоохон сандчихтал болох юм шиг байгаа. Тэгээ би танаас
Хоёулаа сайхан одоо хэрэгтэй зүйлүүдийг ярьж гин. Нэгт хоёртаас уламжлалт асан хоёр асуулт байдгийн. Тэрийгээ би танаас асуух га. Тэгээд хоёулаа жаргая. За. Одоо цагийн За. гайхамшигыг хилээч гэх тэгвэл та юу гэж хэлэх вэ? Олон талаар нь яг өөрийнхөө харж байгаа өнгөөрөө ч болно. Эсвэл бүр өргөн хүрээгээрээ ч болно. Явцсан хүрээгээрээ ч болно. Одоо яг сүүлийн үед надад ингээд ийм гоё бие махбод дээр ингээд ажиллаа цэвэршүүлэх юм процесс явагдаж байгаа байхгүй юу? Үйл ажиллагаа. Аа би зүгээр ингээд энэ усыг уух, агаарыг амьсгалах, зүгээр гадаа ингээд алхаа явах нь өөрөө хүнд ингээд гоё юм допамин те ийм аз жаргалын мэдрэмжийг өгөх боломжтой байт юм байна л та. Гэтэл бид нар тэр аз жаргалыг мэдрэмжийг авах зүйлээ маш их юм өндөр юм цензуртэй болгоцсон одоо арх тамхи тийм ээ гоё автоматын клуб бар тий эсвэл гоё ганган байдал гээд ийм олон төрлийн юм илүү их нөхцөр болгосоор хагаад ингээд сүүлдээ тэр жирийн юмнаас бид нар аз жаргал таашаал авч чадхаа болчт юм байна. Тэгэхээр одоо цагийн гайхамшиг бол зүгээр магадгүй энэ агаар амьсгалаад байж байгаа нь сайн мэдэрч чадвал гайхамшиг байх л та. Тэгэхээр яг ийм хэмжээний төвлөрлийг бид нар бас ингээд амьдралаас ингээд үүсгэх тийм одоо ухаан зас суралцмаар юм уу л гэж одоо сүүлийн үед бодогдоод байна шүү дээ. Харин тийм ээ. Өвөрмөц маш. Тийм бас одоо тантай ингээд яриад суужгаад гэсэн надад бас одоо ингээд их сайхан санагдлаа. Тэгээд одоо танаас одоо гарч байгаа энерги гэх юм уу те тэр одоо цагаан одоо энерги чинь бас аюу тийм надад их юутай санагчлаа л да. Дэмтэй эерэг тийм мэдрэмжийг төрүүлж чинь те. Гих мэтлээ ингээд гайхамшигтай зүйлсүүд их байгаа хаа. Одоо цагийн дэвэл. Энгийн зүйл дагуу бүхэн нэг даруухан шингэчихсэн байдаг тий. Тэрийгээ л хэдүүлээ ерөн жоохон харчмаар юм шиг байгаа. Дараагийнх нь болохоор мэдээж ухаантай сайхан ээжс мэдлээд газар хөрс гэсэн ихтер бий болоод одоо ингээд насыг тулаад явж байхад талархах хүн бол маш олон байгаа. Гэхдээ тэр сайхан үгийг хэлжээвлэх зүгээр юм болов уу гэж амьдралаасаа туулдаасаа ерөн жоохон ойлгосон. Өглөө гараад явсан хүн өдөөс хойш ороод ирэхгүй ш тохиолдол амьдралд зөндөө байна. Зөндөө хэлэх үг оройтдгүй гэдэг оройтд юм билээ. Тэгэхээр би таныг талархах хэсгээ танд үлдээж байна. Яг энэ болохоор зүгээр миний л үзэл бодолтой. Тэгээд бид нар нөгөө нэг энэ цаг хорвоод дэлхийдэр цаг хугацаатай ирсэн. Яг хүний ертөнцид энэ амьдын ертөнцид бол цаг хугацаатай ирсэн. Үхгэстэй ертөнц рүү ингээд цаг нь болохоор бүгдээрээ ингээд тий ийм хөөснүүд ингээд нэг нэгээрээ хаграад дуустдаг шиг ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө ертөнцид тий бас уулзахтаа бол таатай байх хаа гэж одоо хэлмээр байна одоо нөгөө хүмүүстэй одоо тэр хүмүүстэй тэгтээ тэргүй нөгөө ертөнцид тэр мөнх тэнгэр 99 тэнгэрийн орчил гэдэг шиг ертөнцид би уулзна гэдгээс харсан л та одоо мэдж байгаа гэх юм уу хумсралтсан гэх юм уу тийм учраас одоо хин нэг одоо гомдоосон бол одоо уучлаарай гэхдээ тий та нарт бүгдэнд нь одоо бас баярлалаа гэлс ажлуудаа сайхан хийчээд энэ үйл ажиллагаагаа хийчээд энэ дэлхийн ээжигээс аврах энэ үйл ажиллагаагаа сайхан хийчээд тэгээд нөгөө ертөнцид уулзцгаая тийм ээ нөгөө ертөнцид бас юм том бас систем явж байгаа шүү дээ. Нөгөө удирдлагын одоо байгальтыг яах вэ те 1000 жилийн дараа хүндрэлтнийг яах вэ? Тэгвэл сүнсний тэр гоё ертөнцид бас дэвшилттэйгээр уулзъя л гэж одоо бас хэлмээр байна те. Тэгээд бид нар одоо хэд наслах юм мэдэхгүй шүү дээ. Ер нь 50 60 ч юм уу 100 ч юм уу магадгүй хэд ч үж болно тэр хамаагүй. Гол нь ажлуудаа хийчээд сэтгэл гоё дүүрэн зүрх дүүрэн хайр дүүрэн явхад бол харамсах юм байхгүй шүү дээ. Энд чинь хангалттай одоо сургагдлаа бэлтгэлээ. Тэгээд нөгөө ертөнцид уулзаад бүр тэр одоо чухал ажилтай бас нэг гоё зүйл байх ч юм бэлөө. Магадгүй тэр Молор Эрдэнэ ах ч гэсэн тий философийн талаас нь яриад энэ ч гэсэн философи биз дээ тий миний яриад байгаа энэ. Амьдралыг ингэж харж болно. Тэр Аристотель билүү Платон билүү Аристотель хаа
хор угаал тэгэл баяртайгаар л явсан гэсэн шүү дээ. Дэрвэн шиг Тий, тий. яг үнэ. Тэр философийн өвөг эцэг нь одоо хүртэл тэгээд нь шүү дээ. Би өхөж үзээгүй нөгөө ертөнц илүү сайхан юм билүү. Одоо би тэрийг үзэж байгаадаа баг баярлж байна те гэж хэлж байгаатай адилхан ийм хоёр ертөнц янз бүрийн ертөнцүүд байгааг л бид нар ингээд олж хармаар байна л та. Одоо тий. Тэгээд тийм л юм хэлээ да тэгээд. За маш их баярлалаа. Тэгээ шинэхэн намаа үлгийдэж аваад удаагүй байгаа. Яг тэр хөх толботой гэж хэлэх дэлхийн хувийн нутагт амьдарч байгаа 3 сая 500 мянган хүндээ бүр илүүтэй их нөлөөлөл одоо гүн ухамсарлуулах зүгээр байгаа тийм ээ. Тэгээд өөрөө өөрсдөө одоо оноогдсон үүргээ одоо нэр төртөө гүн мөртөө биелүүлээд тэгээ бүгдөө бүхий л төвшөндөө сайн сайхан амьдрий гэсэн таны энэ өнгө их сонихон сайхан санагдлаа. Тэгээ та сүүлийн хормыг танд үлдээгээд номынхоо тухай тэгээд Монголынхоо нийт ард түмэнд мэдээж олон зүйлийг туулж яваа болохоор энэ бас их чухал шүү гэд дахин хэлэх зүйл байна уу? Одоо эрхий дараад энэ өстө хамгийн чухал та гэд бас нэг хүнд байдаг та тийм ээ. Энэ ингээд нар авахгүй юм том. За. Нарны зураг. Энэ дэлхий байхгүй юу? Айд. Тэгэхээр нар гэдэг бол өөрөө юм маш үлэмж том юм хайрын их оршихуй. Тий. Бид нар ингээд газар дээрээс ингээд харахад юм нар бол жижиг харагдаад байгаа байхгүй юу биднэрт. Тий. Гэтэл энэ бол хүн төрөлхтний бүхэл гэрэл гэгээ. Гэтэл нар хүртэл хилэгнээд хүн төрөлхтөнд хилэгнээд 2024 оны 8 сард ийм том шуурга болсон нарны шуурга. Дэлхийн хажуугаар өнгөрсөн. Хэрвээ энэ шуурга дэлхийг онсон бол өнөөдөр дэлхийн бүх амьдрал байхгүй байх байсан юм гэж байгаа. Хүнс болцсон байх гэсэн. Нэгэсэндээ шатаад байхгүй болчихно шүү дээ. Тэгэхээр нарыг хүртэл хилэгнүүлсэн хүн төрөлхтөн одоо энэ нэг улс төр нийгмийнхаа энэ системийг те байгаль ихтэй харилцдаг энэ үзэл санаагаа соёл боловсрлоо соён гэгэрлээ ингэж өөрчлөөсөө л гэж одоо хэлмээр байна. Энийг бол мэдээж монголчуудаас л түүчээ эхлэх юм байлээ. Тэр Америк, Орос хэвтэг ерөөсө хараад нэмэр байхгүй. Яг бол тэд нар хүн төрөлхтний үүсгэл нь биш юм байлээ. Тэд нар бол дагаар удмууд юм байлээ. Тэгээ хөхт нурууд, хөх ис тэр хүн төрөлхтний хөх ис гэдэг зүйл нь байхгүй. Тэд нар цүмийн зэвсэг байж болно. Хамаа байхгүй. Бид нар дэлхийн цүмийг иргэшээх тэр мөнх тэнгэрийн оройн дэд 99 тэнгэрийн шүтээнүүд нь бидэрт бас байгаа. Адилхан үзэлцээдээ дэлхийн их гүрнүүдтэй. Тэ бид нар одоо энэ жоон дэврүүн байх болчоод байна л та. Тэгэхгүй бол дэндүү жижигрээд олон жил явлаа. Тэгээд одоо тагн болсон үзэл санааг юу ч зогсоож чадахгүй гэдэг шиг одоо та бидний энэ одоо үзэл санааг олон хүмүүс ойлгоод ухаарад бас өөрсдөө ингээд тэ гоё энэ дэлхийн ертөнцийн хэрэгтэй үйл хэрэг хийх байхаа тэнгэрээс аягцсан. Тэгж л хэлье да. За маш их баярлалаа. Цээжиндээ байгаа хүчээ, цусандаа байгаа хөх толбоо, оюун санаандаа байгаа тэр бие гэхдээ дэлхийг өмгөөлж ярьдаг байсан тэр их сайхан бүх оюун санаа нь сэрчж яваа. Тэгээд энэ сайхан оюун санааны манлайлалд яваад хүмүүсийг уриалаад ингэж явж байгаа танд маш их баярлалаа. Хамгийн үнэтэй збайгаа зарцуулсанд баярлалаа. Тэгээд өсөж, зорж, мөрөөдөж, зоригдож байгаа бүх ажилд нь амжилтын дээдийг хүсэн өрөөё. За танд бас одоо баярлалаа. Одоо өөрийнхөө сайхан яристандаа ингээ ураад те намайг ингээд бас оруулсан явдалд одоо талархалтай байна. Тэгээд таны бас ажил үйлсэд их өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд олон сайхан одоо ухаантай мэрэгэн хүмүүсийг бас оролцуулдаг юм шиг бас түрүүн одоо харагдсан. Тэгээд тантай танилцсан явдалтай бас их баяртай байна л гэж хэлье. За баярлалаа. Авралынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За гэлээ.